Recording in progress. За та бүхэн намайг гэрий. Би өөрийн бичсэн хар хүн номоо та бүхэнд уншиж төлөвлөж байна. 16 дугаар хэсэг чөтгөр Мара 3 дугаар хэсэг. Энэ Мара гэсэн юм дээр нэлээд удчихлаа. За өмнөх дугаарт бид нэр одоо нэг юм зураг үзүүлээд тэр өөрийгөө махтай биш гэсэн харвас махтай биш байгаа байхгүй энэ булчинтай тийм залуу биш. Гэтэл чин бүр би махтай биш гэж хэлж байгаа нь бүр махтай шиг гэдэг юм уу? Нэг тийм минийд тийм. Тэр нь юу гэхээр бурхныг магтдаг хүн гэж байдаг. Одоо бурхан гэж байгаа гал бурхан ингээл бидний харж байгаа ч гэдэг юм. Тэгэл ингээ магтаад байдаг хүн байдаг. Тэр нь болохоор морин хуур барайл бас ингээд үлгэр туйс хилдэг магтаалч хүнч гэдэг. Тэгэхээр тэр номлогч магтаалч хүн нь инх тайван үед ихэнхдээ мэгтэн байдаг. Өөрөөр хэлбэл өөрийн ашиг сонирхлын төлөө бурхны тухай ярьж бурхныг одоо чинь магтаж байдаг ч гэдэг юм. Жохон хэцүү хүнд үе ирэхээр яг одоо юу гэдгийг бурхныг яриад бид нар тэмцэх хэрэгтэй байна гэсэн тиймэрхүү хүмүүс гарч ирдэг. Тэднэр нь болохоор нөгөө нэг жинхэнэ одоо юу гэдгийг магтаалч гэх юм хаашийн тиймэрхүү юм ба шүү. За тэгэхээр энэ бидний бурхан шашин яагаад энэ үү гэдгийг ойрхон дорноттой холбоотой байд юм бэ гэсэн юмыг энэ номонд би цааш үргэлжлүүлж ярих юм. Энэ дүүн киноны хэсгийг аваад тавьсан байна. Зургийн тайлбарыг яриаггүй байна. Зургийн тайлбар нь доор орчихсон. За зураг нийгэм хамт олон бүлэглэлд улс оронд гэх юм уу те шийдэх эрх мэдлийг хэн нэг нь гүйцэтгэдэг гэж байгаа. Шийдэх эрх мэдэл. Эрх мэдэл гэж юу юм бэ? Англи хэлний right гэсэн үгийг герман хэлэнд recht гэнэ. Речтэй гэж бичсэн байгаа. Гэхдээ recht гэж байгаа. Тэр эрхтэй гэд монгол хэлэнд эрхэт гэдэг. Тэг нь заримдаа авчаад зүгээр л эрх гэж. Тэгэхээр right гэсэн үг болохоор зөв бас баруун гэсэн утгатай бас хүний эрх байдаг. Meet гэсэн үг байгаа. Англи хэлний meet гэсэн үг байгаа учраас бид нэр мэдэр гэсэн үг байгаа. Мах одоо мэдрэл байж ижил одоо мэдрэн шүү дээ. Тийм тэр мэдрэл гэсэн үгнээс мэдэл гэсэн үг одоо гарч ирж байгаа. За энэ ингээд утас мутас дуграад янз бүрийн болоод байна. Би энэ чөтгөр гэсэн хэсэг дээр ямар ч засвар хийхгүйгээр өөрийнхоороо байна гэдээ амлчихсан ба. Яагаад ингэж засвар масвар хийхгүйгээр ингээд байна вөхөр бас хүсэл тачаал юм шиг байна. Эсвэл ингээд засвар хийгээд гой сайхан болгоно гэдэг нь бас хүсэл тачаал юм шиг байна. Тэгэхээр хүсэл тачаал гэдэг нь яг нэг тийм тодорхой юм биш. Нэг нь ингээд муу мухаар нь байх гэдэг, нэг нь сайн сайхаар нь байх гэдэг. Хоёулал хүсэл тачаал байдаг байна. За нэг юм шинэ юм эхлэхээр нэг юм 3 цэг тавьчихдаг байгаа. Бас нэгэн домогтой. Авдай сайн хаан, ан авд дуртай, үргэлж ан гөрөө хийдэг байжээ гэж. Нэгэн удаа ан хийгээд явж байтал голын бургасанд утаа өөгөж байхаар нь үзээд ир гэж явуулж мэдээж нөгөө хаана ийм болохоор хүн явуулна шүү дээ үзээд иргээд. Бургасанд хувь чихтэй орог саарл хувцастай хүн сууж байхыг үзээд эргэн ирж хувь орог юм сууж байна гэж. Хувь орог. Үүнээс үүдэлтэй хувраг буюу лам химих нэр үүсчээ гэж. За авдай сан хааны хөлний хөвддөг байсан учраас амьд хүний өрийг зүсэж нээгээд цуснд нь хөлөө дөрөн сууж өвчнөө намдаадаг байв. Энэ нь одоо нөгөө Ромын папа өвчнөө эдгээхийн тулд хүүхдийн цустай усанд ордог байсан гэдэгтэй адилхан. Өөрөөр хэлбэл тэнд ямар нэгэн одоо их дархлааны юм байдгийг мэддэг ч юм уу, ямар нэг тийм балиар одоо заваан балмад одоо ангаах ухаан юм шиг байна тийм үү. Мэдээж энэ нь болохоор бөөгийн юм байна гэж ярьж байгаа бах тий. Тэр үед түүний хөл өвдсөнд гэж. Хувь орог би хөлөгт нь эдгээгээд өгье гэжээ. Нөгөө хүн аман дотроо шившлэг унштал өвчнө нь алга болж гин. Хаан түүнийг хаанхын хин болохыг асуудал төвдийн далай лам байна. Номын хүчээр хөлөгт нь эдгэлээ би танай оронд бурхны шашин дэлгэрүүлье гэжээ. Хаантан хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөө ламыг залхаар бэлтгэлээ базаагаад төвдийн орон руу явжээ.
Энийг болохоор Tourist Info Center эмээнээс авсан байгаа. За манай нөгөө нэг хаад ноёд бас сүбэдэ энтер нэг тийм өвчлөдөг өвчин байгаа. Энэ нь болохоор gout гэж хааны ямбны өвчин буюу тулай өвчин. Ус уухгүй байгаа. Тэгэл мах идэл ямар нэгэн амттай ундаа дарс ч юм уу тиймэрхүү юм идэл яхаар одоо юу гэдгийг би нь өөрийгөө одоо юу гэдгийг эмчилж чадхаа байдаг. Тэгээ хамаг муухай юм доошоо ингээд тундаг. Тэгээ хөлний өвчтэй болдог тийм өвчин байгаа. За энийг болохоор орчин үед янз бүрийн аргаар эмчилж байгаах би сайн мэдэхгүй байна. Тийм өвчин туссан болтой. Энд Авдайсан хаан амьд хүний өрийг одоо миний бодол энд явж байна л да. Энд Авдайсан хаан миний амьд хүний өрийг зүсэж нээгээд цуснд нь хөлөө дөрөн сууж өвчнөө намдаадаг харгас балмад хүн байсан юм бол энэ харгас балмад хүний албадлагаар хүслээр тийм үү манай оронд бурхны шашин дэлгэрсэн юм бол энэ албадлагын шашин төвдийн ламын шашин Авдайсан хааны тэр Мара биеийнх нь шунал тачаал Марэны өвчин нь манай оронд ямар хэрэгтэй юм бэ? Төвдийн Далай лам ганцаараа явж байсан гэж одоо хэн итгэх юм бэ? Шунал тачаал ата чөтөө мунхаг гурав гэдгээс ухуулга бичиж байхдаа жаахан тархитай буюу мунхаг багтай баймаар байна. Одоо тийм Далай лам ингээл ганцаараа явж исэн тэгэл одоо юу гэдгийг уулцсан гэх тийм мунхаг юм бичээд байгаа байхгүй юу? Дурак юм бичээд байхгүй юу? За Марамб гэсэн үг байдаг. Төв дэмжлэгийн арга ухаанд мэрэгжсэн хүнд олгох мяндаг. Тэр Мара гэсэн үгийг олж харж болж байна. Тэгээ Марамб гэж байгаа. Тэр биетэй холбоотой тийм үйл ажиллагаа хийдэг эмч, домч гэх тийм хүн Марамб гэж байгаа. Мэдээж Монголын бөөн болохоор тийм дурак харанхуу бүдүүлэг гэтэл чинь одоо төвдийн тэр Марамбнууд болохоор одоо номын сантай институттэй одоо нэг имэлгийн байгууллагатай одоо юу гэдгийг олон одоо үед дамжсан мэдлэгтэй байгаа. Тийм учраас одоо гадны одоо шинжлэх ухаан ангаах ухаанд одоо ингэж яхаарахгүй сүгтгөөс өөр аргагүй байсан үе байгаа юм. Авдайсан хаан бурхан шашин дэлгэрүүлж байна гэд жил болоод нас барсан байдгаас үзэхэд төвдийн Марамб нар өвчин намдаах юм өгсөн төдийл шиг байна. Өөрөөр хэлбэл жоохон өвчний намдааж байсан. Тэгээ үнэхээр би муутай байсан учраас жилийн дараа л ингээл нас урчиж байгаа байхгүй юу. За санамж гэж байгаа. Манай оронд хятадын тэмбүү өвчин зовж явхад манай орон хятадын тэмбүү өвчин зовж явхад зөвлөлтийн эрдэмтэд аварч тус болсон явдал бишрүүштэй юм гэж байгаа. Бишрэн гэдэг нь болохоор ач тусыг байнга санах юм гэж байгаа. За тэгэхээр энэ төвдийн Марамбнуудыг бодвол ард түмэнд бидний монголчууд ард түмэнд одоо тэмбүүг засаж өгснөөрөө зөвлөлтийн эмчнэр маш илүү ач тусыг хүргэсэн байгаа. Тэр хаан ноёны хөлийг эмчлэхээс илүү ач тусыг бидэнд хүргэсэн байгаа шүү гэж байна. За нэг тийм дүгнэлт маягийн хэсэг нь байгаа. Ийхүү буддын шашны чөтгөр зовлог булчин мах шунал тачаал нь сэтгэл татам юм. Хүчтэй ч юм, цул аргументтэй ч юм, зовлонтой ч юм. Гэхдээ дайн хүчирхийллийн үед хайрын, сексийн, тачаал таашаалын амьдралын бурхан байх хэцүү гэж байна. Хүчирхийлэл аллагыг өөр бурхан, өөр чөтгөр хийж байна гэж өөрөөсөө холдуулах нь жоохон ухаантай шиг. Сайн муу бүх юмны ард нэг бурхан байна гэж буддаа үзнэ нь мөн нэг тийм ухаалаг зүйл биш. Учир нь жинхэнэ одоо сүнслэг хүн сэтгэлээр унна. Одоо бурхан гэж байгаа тэгээ бурхан яагаад одоо тусалсангүй ч гэдэг юм уу. Бурхан та яагаад энэ муу мухайг харахгүй байна ч гэдэг юм. Нэг тиймэрхүү юм байгаа. Тэгэхээр харин олон бурхад байгаад бидний оюун санааны бурхад зан авирын бурхад гэж байна. Тэдгээр ганц бурхантай харгас балмад хүмүүсээс илүү болохыг ухамсарлах хэрэгтэй гэж байна. Тэр ганц бурхантай хүмүүс чинь эдгээр олон бурхантай, эдгээр бузар балан амьтад гэж ярьдаг. Бид нар олон бурхантай, бид нар нээлттэй сэтгэлтэй. Энэ ганцхан бурхантай хүмүүс бол бузар балан юм гэж бид нар эсэргээр нь ярих хэрэгтэй байгаа гэх гээд байна. За тийм зураг тавьсан байна. Энэ нөгөө бидний мэддэг Настя маань энэ нарийнхан ийм ойрын ханааны шил шиг арам нь одоо манай нөгөө нэг охид бүсгүүчүүдийн дунд модонд байгаа иймэрхүү юм зүүч гэдэг. За тэгэхээр зургийн тайлбар гэж байна.
Атааж өтөөтэй үе буюу дайны үед элдв үдэшлийг тансаглал садар самуун хориотой. Учир нь анзуу байгаа шүү гэж байгаа. Анзуу гэсэн юм байдаг. За өнөөдрийн үед нэг иймэрхүү байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Өнөөдөр нэг тийм амралтын өдөр учраас ийм одоо юу гэдгийг юм хийх жоохон эрх чөлөөтэй байлаа.